Монголчуудаа баярлалаа. Би таваад бүгдээр чинь хайртай. Хүй, чи яагаад бүжиглэхгүй юм бэ? Бүжиглээ л да. Би ч амт хайртай штэ. Төсөө төрсөн баяр хөөргөө. Баярлалаа. Заавлаашгүй. Чимээгүй байгаарай. Хой баяра. 10-ийн 9 сарын 1-нд тийш доор нь бичих юм байгаа шүү дээ. За отохо. Авлаа. За хөөе. Ширээ сандлаа зарцгаа. За хөөе. Нөгөө үйлдвэрт ажиллах тухайга сайн тунгааж ярилцаарай. Эцэг ихтэйгээ зөвл. Та нар өөрсдөө сайн бодох хэрэгтэй. Улс орноо хөгжүүлэхэд сайн ажиллах хэрэгтэй л дээ. Ямар ч гавьяа төлсийг бид дэм-дэмдээ бүтээж болно. Гол нь та нар минь хүний төлөө явдаг, зүтгэдэг сайн хүмүүс болох хэрэгтэй шүү. Ийм хүмүүсийг зөвхөн багш нар мөрөөддөг юм биш. Эний чинь улс их орн, ард түмэн нэгэн адил мөрөөдөж шаарддаг. За, хурдан хийцгээе. Хүүхдүүд цөмөрөө ерөөсөө л гутлын үйлдвэрт очиж ажиллацгаая. Бид 8 дугаар ангиас эхлээд энэ үйлдвэрт багсаа ажиллаж байсан болохоор их биш дадлагтай болсон шүү дээ. Манай зарим хүүхдүүд дотроо дургүй үзчих магадгүй. Саналаараа л болцгоо нь биз. Үе, эдгээс хаваад гарч болж байна л да. Харин үүрэг аваад ажиллаж байтал хүүгүүдийг цэрэг татчих шин. Тэгэхээр бид чинь бас та нар яах болж байна? Амлалтынхаа үр дүн гүзээгүй ээж орхиод явчихна гэдэг чинь чи. Бүгдээр нэхэмдийн үйлдвэрт очиж ажиллая. Тэр чинь цэвэрхэн сайхан газар шүү. Тэгээ. Чимээгүй. Аав ээж хоёр дургуучаад хачин юм болсон. Манай гэр дайн болох шахсан шүү дээ. Хэрэг та нар бидний сандыг дэмжихгүй юм бол би ч гэсэн сонирхлын дагуу бүжигчин боллоо. Бүжигчин чинь бүр ийм жаахнаасаа хэлдэг. Чи өөрөө хөгтөөд хөлчин байхтан. Та нар бидний шуугиудад цаадаа амьдралын чухал асуудал ярьж байхад миний хувьд бол жинхэнэ хайр сэтгэлээ өгсөн үнтэйгээ сайхан амьдраад л хаа чамаагүй ажил хийхэд юм бүтээж болно гэж боддог. Бүрдээ чи юу нэ? Үрэл маань алин болчоо юу да. Ямар мундаг юм ярих нь вэ? Үрэл ч гэсэн алимны нэг төр шүү. За бууж өглөө. Харин хэд хоног хар тосонд бодуулахаараа ухаалаг өгнөөч нь 2 доод ирэхгүй бол тэр гутлын үйлдвэрлэгч очицгоо л доо. Бид одооноос сандаа нэгтгэхэд сургуулийн захиргаанд өхөн зөв бидтэй. Хүүхдүүд маань ч ёстой жинхэнэ ажилч шиг л байна шүү. Өнөөдөр энэ их ажлыг варна гэж нөөр сансангүй. Эднийг нүүрэн дээр нь магтаж болохгүй. Яг үргэлж байсны хүчинд овоо ажлын дөртөө боцгааж байна.
Бидний үед ийм юм байсан биш. Бүх юм өөрсдөө л гүйцэдэг байлаа шүү. Эрхийг сурахаар бэрхийг сургагчаар хөдөлмөрийн хүмүүжил олгоно гэдэг энэ асуудал чинь их хэрэгтэй юм шүү. Тийм ээ. Ийм хүүхдүүд амьдралаар гараад алцахгүй. Залуу насаа гэж. Одоо би 20 настай болоосаа гэж бодох юм. Эдний шиг ингээд их шижигнүүлээд байсан. Манай хүүхдүүд сургуулиа төгсөөд цөмөрөө эндээ үдэж ажиллана гэж байна. Нэрээ тийм гисэн. Саяхан адгчтай хуралдаар ярьж байна дээ. Өө тийм үү? Тийм. Яаш. Манай гэдгийг та сайн бүтгэж байгаараа. Тэхгүй бол юмыг яаж юм. Би хичээлээ тарчаад хүрээ. Хүрээ. Өсгийгөө өргөцсөн байгаа ямар залтай. Чи надлын зүгэн дээр байсан байна. Одоо цэцгэн дээр байна. Одоо намайг Энийхэн ямар шүү болж юу? Ямар гоё одоо вэ? Аав надад хугацаасаа ярьдаг юм. За тийм. За ми дүнэр нааши өргөдөр. Бурма ми дэнчээс очих. Одоо 8 цагт өвлийн өвгөө маад ирнэ. Хин хоолоо сайдна. Тэрэнд өвгөө бил өгнө штэ. Яаж байгаа юм чи? За миний хөөрхөн дэгдэх хэнүүд хоолоо идчих. Ээж нь сахи бууц хийгээд ирсэн. Хоолоо идэх шүү. За. Али миний хүү тавга. За. Хоолоо идэх. За миний хүү хоолоо идчих. чи бэлэдг. Чи юу гэж байгаа юм бэ? Хоолоо идэлгүй яах? Хүй хараач. Өвлийн өвгөө ирж юм. Сайхан сэтгэлтэй, сайн санаатай, ур цагалтай, ууттай бэлгтэй. Алиогч би харъя. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Олон газрын тэртээс онцов та нарыг зорж өвгөн аавчин нэрлээ. Өнгөт хэрлэн асаацгаа. За минь хүү. Том охины нэр хэн бэлээ? Хэд дугаар анги? Үргэлээ энэ жил 10 дугаар ингээд төгснө. За маа минь. Баярлалаа. Дунд охины нэр Бурма гэдэг баха. Тийм ээ, Бурма. Тийм ээ, та надад нь бас урьдчны ярьсан үгээ өмнө үү? Мо за маа минь. Та яагаад их чи нарыг мартчихсан байгаа юм бэ? Аав нь өвгөн аав нь насан дээр болжээ. Аав нь гинэ. За маа минь. Чи миний хүү авалгүй яах юм бэ? Өвгөө аав бэлэг өгч байгаа. За. Од ажлыг алдсан олон сайхан хүүхдтэй юм байна. Аав яаж чадварыг мэдхээс өмнө хин өнөөдөр хэдэн бууз идснийг мэдмээр байна. Би дөрөв бооз идсэн. Тийм үү? А тэгвэл энэ дөрвөн бууцыг хэн үлдээдэг вэ? За. Адаа өнөөс. Би дүүнэрт нь баяртай гэж хэлчихлээ. Ээж нь тэднийг саатуулж байна. Аав нь бос хувцасаа ядах юм. Чи би удаа. Миний хүү нааш. Ээж нь унтаа өгье. Сургуулийн үгүй 9 цагаас гарах ёстой. Танаангийнхаа очно зү. Ачнаа гэхдээ бид баярынд нийлнэ гэсэн. Уулын сургууль дээр айвал зүгээрсэн дээ миний хүү. Тэгээд сургуулиа төгсөх гэж байж Тийм л дээ. айлд нийлж бужигдах димээ дээ. Би нөхцийг байгаль оршид авчиж төгшөдгөө. Тэгээд. Хой, багш та баярлалаа гэж хэлээрэй. За.
байсан бэ? Яг энд байсан. Аав нь хоол үлдэж байсан шүү дээ. Сая өвлийн угаа аав ирээд стах гоё бэлэг өгсөн шүү дээ. Тийм үү? Үрлээ маань явчихсан уу? Тэглээ. Та нар өвлийн угаа аавын явсан зүгрээ харж байгаа юм уу? За, миний хөөрхөн дэгдэхэнүүд одоо явж унтцгаа. Өвг аав нь юу гэж хэллээ? Мартаг үсттэй. Ээжийнхээ ог нь саад хаж байгаарай гэсэн. За, одоо явж унтцгаа. Ээж нь одоо хооч. Танаа үгээр гарч яваад чамайг яваг охор чинь хүлээж ирсэн. Би сургууль дээр очиж байгалагчд хусах гэсэн. Аав чинь бас л энэ модоо чимж өвгөн болсоор байгаа юм. Манай ах чи юу шүү? Би багада жинхэнэ өвлийн үг аав ирж ийн гэж итгээд л хойдонгийн шинжилийг тэсэн ядуу үлээд гисэн. Өвгөн болж ирчгээд л ямар алдаа дутагдaltaй байсныг тестаралын хийж эсвэл магтаад л энэ модыг аав намайг анх гарахад суулгасан юм гинлээ. Яг уу. Чамд баяр үргийг сайн гарсанд чинь. Баярлалаа. Энд чинь чиний л хүч үү? Яалаа гэжтэй. Гол нь чи өөрөө л чигээ эзтэй. Би чамд нэг жамлт авсан мөртөө бараг өөрөө туслах шигчээж онцгарлаа. Үлээ. Чи яач хав вэ? Яасан? Зүгээр л. Чи намар бүжгэн дээр хэлчихсэн үгээ санаж байна уу? Ямар үг? Тийм үгийг мартаж болно гэж юу? Чи тэгээд намайг ив тоохгүй байгаа юм шиг санагдах юм. Хаяалны хамтарч хичээл давцдаг болохоос биш. Чи баярын дочин нисээ биднийг урьжсэн. Баяраа над ч юм хэлээгүй шүү дээ. Чи очих юм уу? За, хийж амжаагүй дэстэй хамт ч идэхөө. Сайн байна. Сайхан баярлж байна. Сайхан баярлж байна. Та сайхан баярлж байна. Аав ээж нь би. Аав ээж ирээгүй байна. За байж. Gue миний доо хоёрын шиг сонгоно байхгүй үү? Би. Оаш. Наа, их баярлалаа. Баярлалаа миний доо. Зүгээр. Та яар чинь яагаад ингэж хоцроо вэ? Өглөө 9 цагт гэж би хэлээ үсттэй. Баяраа. Энд чи одоо хэний машин бэ? Аав миний төсвөө дөрөв бэлэг болгож гисэн. Алло. Зүгээр. За, хожимдсан зочдоо хүлээж аваарай. Ямар байна? Аав төдөөний нэг хүн бэлгэж юм бинлээ. Гоё юм байна. Хэний эзэн бол Мэдгүй. Харин би чамайг үрлэгийн баримл ихнэ гэж айлаа шүү.
адилхан байна уу? шинэ жилийн мэнд хүргэж. Осгүйтэй. Та нарын нэг ямар үнэтэй гэж бодож байна да? Хэдэн жилийн дараа машин ч болж магадгүй. Сохол өгдөө. За шинэ жилийн баярын бууцны амт үз. Уучлаарай. Би харин давсын матчих. Зүгээр. Сайхан баярлцгаагаараа. Уучлаарай. Ууч. Баярлалаа, сайхан баярлалаа. Наадах чи юу юм? Хагамтал бууцагч юм. За зааш. Юу ч нялоо юм бэ? Нөхөр чи яаж вэ? Тэр цүмхийн авч ив. Бошоо. Янзин сайн байна уу самбууга? Гүй та чинь энд байдаг юм уу? За. Ингээд л аруу. За. Баярагийн маань сурлага ямар шохон байна да? Баяраа хуучин янзаараа сайн байгаа. Сая хагас жилээр 2 сая дараас. Харин тийм гэсэн. Хуучнаар болж онцол гэсэн үг юм биз дээ. Энэ хүүхдүүд том болохоор багасаач 7 дор юм аа. Үгдөө цөөнтэй.
Энэ тэрэ маш ярихгүй юм. Би цаатгыг чинь хэдээд байгаа юм. За чим нь сургуулаад онц төгсөх хэрэгтэй шүү гэж ямар дутагдах юм байх вэ штэ. Эхнэр үтер гэрээ ажил ёр хийлэгдэг юм. Тэгсэн мөртлөө манай энэ чинь усуугач сайн мэн аваад байгаа бололтой юм. Одоо ч яг л чармайдаг хариуцлагатай шүү дээ. Сайн хэлж явах нь зөв. Танигтаад. Зүгээр. Мартснаас танаа ангийнхан чинь гутлын өдөр тусиж ажиллана гэж саналаа өгцгөөсөн гэлөө. Уг нь ажилчин болно гэдэг чи сайхан хэрэг. Гэхдээ өөрсдийн саналаар юм байгаа үстэй. Тийм ээ. Ангаараа тэгж тагцсан юм. Баяраач бас санал өгсөн шүү дээ. Өөртөө чи яриаг юм. Харин тийм гэсэн. Ялах юм болохоор юмны цаадах наадахыг мэдэхгүй л тэгж байгаа юм. Энэс нь болоод бит хоёр төр таргээд авсал да. Ер нь тэгээд цагаан болоод ирэхлээр болох л байх гэж бодох юм да. Уг нь баяраа шиг сурлага сайтай хүүхдийг би дээд сургуульд орж цаашаа ахвал нэг талаар улсад маань. Нөгөө талаар өөрт нь хэрэгтэй болов гэсэндээ л энэ нөхрийн тухай өөрөө тийг санал өгсөн юм л да. Бид уг нь эцэг эхтэйгээ зөвдөрөөд гисэн юм. Миний бодлоор бол Эрхлэгчээ нөгөө загсан юм чинь. харин тийм ээ. Нэг л их аавын цээж хэнтэй зөвлж ярьсан юм байхгүй. Дураараа нь тэр байхгүй. Харин энэ тухай сургуулийн захиргаатай уулзаж ярилцсан гэж бодож байгаа. Таны буруу гэж юу ах вэ? Би зүгээр анги даасан багшийн хувьд танд хэлье гэж бодсон юм. таны бодлыг би ойлгож байна, Самбуу. Манай ангийн энэ саналыг бүгд дэмжиж сайшаагаа сонин хэвлэлдэж нийтлээд байна. Гэхдээ та өөрөө мэдэх хэрэг л дээ. Ер нь та өөрөө захиралд очиж уулзсан дээр баг. Харин надтай уулзсан байсан гэсний хэрэггүй дээ. Тэгэхгүй бол манай сургуулийнхан миний тухай ямар ч ойлголттой болчих юм бэлээ. Тийм бид. Яста. Энэ талаар та санаа зовлтгүй багш. Харин та дэлгүүрээр орж юм үзэхгүй мө? Ховор живэр юм байж чи юу магадгүй? Үрлээ чи олмол өөр болоод байна. Яаж юм? Гэхдээ зүгээр нэг л өөр. Дэлгэр чи хоёрыг харч үл яа. Дэлгэр харахаар яад юм бэ? Уурлуул яа. Дэлгэр чам дурдчихсан юм чинь. За боллоо. Бид хоёр зүгээр л найзууд юм чинь. Энэ хаалганы цаана нэг баатар норсож байгаа. Хэрвээ би энэний оронд хэвтэж байвал чи яах вэ? Ямар үлгэр штэ. Үлгэрч гисэн үнэн байж болно штэ. Жинхэнэ гүнж бол үншэл босгодог үстэй. За болох уу да. За ингээд миний хийх юм гүйцлээ. Би явлаа. Хүүхдүүдээ баяртай. Баяртай. Манай аав ээжтэй ах танилцахтаа хашаанд нэрээ тэлгүй юм шиг юу ч ярьдгүй харцгсан нь хамаагдлыг хит оног чинь бэ бүү мэд ганцаараа хөрөөд шагалчаад яваад гисэн юм. За та нар ширээ сандлаа цэцгаараа. За гитний өгшөөж хөөрхий зайдвал энэ хүү чинь хэлгүй юм уу та гэж дэрэгдэн ээжээс асуухт нь аав гинэт ихчээ захин би маргааш биар хангаа явлаа хичээлдээ. Тэгсэн чинь өгшөөж уулга гадаад хашгирсан юм гинлээ. Хүүхдүүдээ бүгдээрээ сургуульдаа ямар нэг дурсгалтай юм үлдээх юмсан. Би Нодлон 100 Баян хонгор аймагт явж байхдаа Дуудхад гэдэг газараас сонин чулуу авчирсан. Түүгээрээ хөгжим хийж сургуультай үлдээнэ.
Ямар чулуу вэ? Хүндий юм уу? Харахад ердийн нэг чулуу юм шиг мөртлөө тогшгоор сониндоо гардгийн. Хүүхдүүд лав их сонирхон да. Билээхээ хөгжин багт хар чулуугаар яваа хийчихсэн юм бэ. Тэгснээс цөмөрөө мөнгө нийлүүлээд ямар нэг үнэтэй билег авчиг үл дээр үсттэй. Аав намайг гарахад 1000 төгрөг миний нэр дээр хадгалуулсан юм гинлээ. Тэрнээсээ ч өгсөн болно шүү. Аав чинь зөвшөөрөхгүй л яах юм. Миний юм бол би өөрөө мэдэх хэрэгтэй байгаа үст. Өөрөө хөдөлмөрлөж олсон мөнгө болч өөр л дөө. Заач, хокей гарах болчих. За, бид нэр явлаа. Баяртай. Баяртай. Аливын ширээс садах юм. Наадхар чи яхахлаар өвдөж хүндүрэлдэг юм бэ? Зүгээр ингээ гайг болчихдээ. Чи яач хөвгтэй жилээ? Доороо дугуйтай санал хийж ирээд багшийг загнуулж ирснээр санаж байна уу? Чи дандаа л нэг дэмий сэтж явах юм. Чулуугаар хөгжим хүн гэж яаж бодоо вэ? Тэгснээс хичээлээ санд утгах хэрэгтэй. Баяраа бит хоёр 8 дугаар ангид байхдаа нэг охин сайн болчиход. Тэгээ том болоод хин тэр охиноо авах вэ гэж маргалцдаг байлаа. Хэн байсан бэ тэр охин чинь? Хэрвээ нууцшил. Хин илүү хайртайгаа үзнэ гэж хоёр бихний шил хооронд мөргөлдүүлж хаглах юм боллоо. Баяраа харалсан уу? Баярагийн хагараагүй. Харин миний хагарч гарч хил орчход одоо болтол хүндүрэлдэг. Тэгээд надад ахуулахгүй яасан юм бэ? Улам цаашлаад идэв гэсэн. Одоо хурдан имлэгтчил ахуулчих. Дурсаж явах гээд ахуулаагүй. Тэнийг гэдэг нь юуны чинь дурсгал гэдэг юм бэ? Хүш, та хоёр хин цан бисэ? Хин цан бисэ? Хэлчихдээ. Наймын бигийн ангийн дарагт. Надад уу? Надад тэр тухайга ярьдаг л байсан шүү дээ. Баяранд үнэхээр сайн байсан гэж үү? Тийм үү? Та идэд ирсэн юм бэ? Миний охин сайн сурч байв уу? Наас ахалж авдаг л шүү дээ. Маа сармаа дээлт. Баярлалаа. Аав та нарт юу авчирсан гэж санана? Юу? Тэрнийг хараа. Бороо. Хаврын анхны бороо. Хаврын анхны бороо. Та яас удаа явд юм бэ? Миний охин аавгаа санджгаа юу да? Санахгүй яа тийм. болгоомжтой яваараа юм өргөчихөө. Хай баяра. Наад чинь тоглоо биш шүү. Тэгээ яах гэж авчихсан юм бэ? Юу гинэ?
Юугаар амандаа увтаад байгаа юм бэ? Наадхи чинь юугаар авсан юм биш үү? Хөөчи! Юм. Өчигд төргнээч. Дими юм авч өгч байж хүүхэд алах гэж байна. Миний хүү яаж байна? Завсаа миний хүү гаран зүгээр. Нэр юм. Ийм сураараа зоожиг байх гэж. Станик хайртай. Та нарын ямар хачин амьдралтай ус вэ? Ийм сайхан байр байсан яаж амьдарч байна? Ерөөсөө та нар хачин бэртгчин замтай ус. Ухамсартай ус байж дандаа ингэж байдаг. Хоёр. Эсвэл шөнжингөө хөгжим дуургана. Эсвэл хоорондоо зодтолно. Одоо бүр байдлаа моцсон ихэлтэй байсан дотор би хайрныг ямар хамаатай юм бэ? Чи очоод хэлээ дээ. Хэлэн хамаа хэлчих чинь яа. Одоо очиж. Очоод хэлсэн чи яагүй. Чамд ямар хамаа. Хэлэн. Хэлчих. Хэлэн. Аяахан буугаарай. Чи хичээлдээ явахгүй хэд хоногч? Цагаан мутагч байх хэрэг байна. Эмнэлэг твцэн бол манай хүмүүс ээлжиж иргээд гоё явах байсан да. За та ханахаас нэг гаргачаарай. За баярлалаа. Баяртай. Баярлалаа. Хөөе нөгөө номоо. За за. Яа. Яасан? Хөлөө үндчихв. Манай үдийг онгоолгоод орчээ. 16 номер ш. Яаж өнө нөхөр минь аа? Наач надтай хамт яваа зүгээр дээсэн. Ууш дараа мэд. Би ч гайхлаа шүү. Манайхан хулгайч оруулж очих гэж наа тонхой чинь тавьшин. Өөртөө орохдоо товчийн цаашин дарчдсан байхгүй юу? Хувцас тайцгаагач. За сонингоо бошоохон гаргачих. Одоо гаргана. Өө найзтай нэг тамхи одрохгүй юу? Найз нь ингээд гэрийн дэглэмд орлоо штэ. Үрлээ. Орооч. За за. Тийшээсөө чихрээд.
Өнөөдрийн жижиг хэм бэ? Чи яаж галзарч байгаа чинь энэ? Гогша би яагаад ч ихтэй. Дэлгэрэл магнитон өгөөч хэд байсан тэг. Маа. Босч. Багшаа. Энэ надтай адилхан байгаа үз. Би өдий жил багшлахтаа ер нь ийм хүүхд үзээгүй. Энэ нөхөр бол ангийн сандлыг эвдчихэд тэрнийгээ дугуйтай болгож байсан ч удаагүй. Танай ангийн дарагч нь хэн блэ? Би Танай ангийнхан чинь ер нь юу гэж болоод байгаа юм бэ? Дэлгэр. Чи ер нь яагаад өмүүлээд байдгийг? Сандлыг уг нь би аавдал зориулж хийсэн. Тэгэд намхан болчихлоор нь ангидаа аваад ирчихсэн. Харин арга ясыг бол би зүгээр л Аав чинь хаана ажилтгийг? аав ажилгүй группт байдаг. За яах вэ? Арга ясны тухай асуудлыг би сая ойлголоо. Та нар хичээлийг сонирхолтой болгох гэсэн биз дээ? Гэхдээ бага ангийн хөвгчийг сахилга гуйдах үе биш. Чи том хүн шүү дээ. Би танай амьдралыг сайн мэднэ. Уг нь чи сургуулийн айлгтайхан шиг төгсөөд муу эцгийгээ өргөвөл зүгээрсэн дээ. Гэхдээ чи сайн бодолдоо дэлгэр минь. Би ангийнхаа хэдэн хүүхдийн аж амьдрал зан арын шиг арай чид юм мэдээ шүү. Ер нь ч захирлаа хүүхдүүдийг дүр гаргачих. Тэгье л да. За хүүхдүүд. Та нар гараад хүлээж. Ер нь ингээд сэлмэг багш хүүхдүүдтэй. Тухайлбал дэлгэртээ буруу ярьдаг гэж би бодож байна. Өөрийнх нь хичээлийг бүдүүлгээр өмөж, сурагчийн дүрмийг зөрчиж байхад тэрнтэй зарчмын үүднээс хатуу яхин орно. Харин өөгшүүлсэн маягийн ярьж байдаг чинь буруу шүү. Тэр нөхөр бас дахиад хичээл өмөж таарна. Цаашаа яаж ч мэд. Ер нь энэ дэлгэр бол дугай царайлж хаад элдв долоон өргөж сэдэж өмөж явдаг хүн. Адглаад ангид шиний юм хийж ажил зохиоход цааргалж нөхтөөс дандаа зөрдөг. Бид сурлагын өөдөн татъя гэж үрлээд хүртэл даалгаж өглөө. Тэгэхэд хагас жилээр аваа суралцсан сайн гарсан мөртлөө одоо бүр шалдард. Ийм хүнийг өөгшүүлж болохгүй хаа. Манай ангийг хаашин татаж дөнгөд байгаа нөхөр. Жигмэд багшаа. Та зарим хүүхдийг хит өргөөд заримын огт анхаарахгүй ах шиг надад санагддгийг. Танай ангийнхаа ер нь зүгээр л дээ. Гэхдээ дэлгэрийн хувьд зан арын шингийн сайн судлаад ажиллах юм бол засрахгүй хүүхэд биш шүү. Нэг сонирхсан юм заавал хийхийг бодно. Би тэрнийг өөгшүүлж байгаа юм бишээ. Өнчийн өрөөсөн хүүхдэд ийм хатуугаар ер тус болохгүй. Харин дэлгэрийг ойлгож сэтгэл рүү хандаж ярмаар байгаа юм. Мэдхгүй юм да. За яах.
Би хоцрогдсон байж болно оо. Гэхдээ надад хэдэн оюмс илүү элээснийх туршлагаас мэд багш. Замаргаана зогсооё. Жигмэд багштай ангийн багшийн хувьд хүүхдүүдтэй сайн ярил л да. За. Одоо тэгж чүмүүлжүүлэн ингэж болгоно гэж ярьж байдаг цаг нь биш шүү дээ. Сургууль төгсөх хаяанд ирлээ. Би маргааш танаа ангийн хүүхдүүдтэй нэг уулзъя болно биз? Болдог байх. Би явж болох уу? Тэг. Та дэлгэрийг нааш нэг оруулчихаач. За дэлгэр. Суу. Уучлаарай хөш. Суул та. За, та гарч байж болно. Баярлалаа. Отправить. Дэлгэрээ. Чи яагаад гिचээс явчих вэ? Чамаа гарцаа өн багш чиний зохион бичлэгийг ураа хийчих шиг болсон. Чи яагаад вэ? Яасан бэ? Чил оруулсан гарч өвдөд байгаа мó? Маа энийг өмсчих. Аав чинь би сайн биз дээ.
Хүрлээ. Чи надад хайртай гэсэн баха. Гүй би тэр үед бүх хүүхдүүд зүгөөлдөг хэлчихсэн шүү дээ. Намайг уучлаарай. Би өөр хүн сэтгэлтэй. Уучлаарай. Би чамд хайртай гэдэг үгийг тоглоомор хэлдэг гэж юу? Үрлээ. Минийхөө хоолоо идэж хоол чи хөрчлөө. Минийхөө гараа угаасна. Минийхөө хоол. Айдуу минийхөө халбгаа. Цэвэрлэгэн дагараарай. Цэвэрлэгэн дагараарай. 21 23 дугаар байрны цэвэрлэгэн дагараарай. Минийхөө хоолоо идээд гараач тий. Айдуу чимэн гардаг юм уу да? Тэг ёо тэг. Үрлээ, миний хүү хоолоо ичээд хичээлээд автаараа аав нь гараа да. Анхаараарай. Хагас шуудаа шороо даахгүй хөгсөд хөгсөдөө гаргачаад өөртөө амарч байгаа хүмүүс бодоорой. 20 дугаар байрны балбар гэдэг нөхөр бүртгүүлчихэд эртээ орчихсон байна шүү. Цэвэрлэн зөвхөн 16 наснаас дээш насны хүмүүс гарна. Бай хүүхэд чи босоод аль байрнаас ирсэн? Хэдэн номер вэ? Хөөе нөхөр наад орч нь юугаа харахгүй байна уу? Тэр зүлгэн дээгүүр хэвнэг нишээд явчлаа. Согтуу юм уу да? Тэр харж байгааг инэ. Ширүү итгээд байх нь. Хулиган тариалчаад чам шиг юмнуудаас болж зүлгний хайсвч мадын хашаа барьж байна. Жилийн жил төдий хүчрэнг зарж зүлэг ут суулгаж байна. Тэгэхэд чи ингээд таачны өөрөө аль байрны хөлөө? гүй 20 дугаар байрны балбар гээд та сая зарлаад байв да. Би гэртээ орж нэг аяга юм ууч хадгараад ирлээ. За Ох, бэнчүүд юу вэ хөөе? Юу гинэ? Чи ямар бадан юм бажаар юм бичиж удамж тавьж удралж байдаг байна. Ёстой үзүү судлаагүй юм. Шалдахгүй юм. Яарчихгүй даа. Тэр 고침대 덕다. 이제 나는 고침대 덕다. Хатра чамаа нэгдүгээр ангид ороход нараа юу гэж асуусан гэлээ? Чамаа яагаад халтар гэдэг болсон юм бэ? Нүрээ огоохгүй болохоор ч нэг гэж асууж ирсэн. Ахтаа монтаж зэрэг гарч. Ямар гоё яа. Хамарч урдаасаа хөргө харж байгаа үстэй. Маргаашаас эхлээд сурагч форма өмсөхгүй гэж бодохоор нэг л уйлмаар байна. Аргагүй шүү дээ. Нэгдүгээр ангид байхдаа өглөө явахад амар гээд өмсөд унтдаг байсан гэж. За ингээд ганцхан зүгрүүгөө нисгэхтэй боллоо. Сурагч гэдэг нэрийн дор хүн бүрээс үгдүүлж яншиусаар бүр залхаж гүйцлээ. Зогш. Чиний нөгөө чулуу хөгжим чи яасан?
Яах гэсэн юм? Баяраа. Чи над хайртай тийм ээ? Хоёулаа ста сайхан амьдрна. Хамт ажиллаа яваад л орой тарахтаа кино юм уу жижиг заавал үзэн шүү заяа. Тэгээд амралтаараа аавын нөгөө махтаад идэг говийн дархан газараар явж амарна. Тэгээд хөөх хоёртой олно. Анхныхаа хүүхдийг эрэгтэй ч эмэгтэй ч би энэштэй Золбол гэж нэргэнэ. Тэхүү. Гүч чи юу яриад байна? Одоо юм ярих цаг нь биш. Ойлгож байна уу? Сургууль соёлчгүй ээж суух гэрлийн тухай яриач хэрэг алга. Далай. Гүй. Би яг одоо л ярмаар байна. Ягдгүй л би хүүхдтэй олмоор байна. Юу хүүхэд? Чи нарай солиороо гүйцтэй. Ганц удаа ортуснаа чи юу гэж бодоод байгаа? Чи наад өгөө тэр дэлгэртэй хэл. Чамайг сүудэр шиг дагаад байдсан багчлаа. Би бол өөр хүн шүү. Өөр хүн. Чи ч яста өөр хүн юм да. Дэлгэр. Чи бас энд байсан юм уу? Үргээ та ирч гисэн зүгээргүй байсан биз дээ.
Юу дуугаж зогсоод байгаа юм бэ? Дуурайд өгөөч. Чи одоо нэг ингэ дарамтлахгүй шүү. Чи Юу ах юм бэ? Яасан бэ? Та нар чинь яаж байгаа юм? Хэн? Таван тэр дэлгэр. Тэр манай хүүгийн сурлаганд л атаархаж явсных. Ер нь ямар шалтгаангүйгээр хүн зодно гэдэг чинь гэмт хэрэг. Тийм биз дээ. Хуулинд бий шүү. Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн ад бүрч тодорхой заасан байгаа. Хэрвээ энэ талаар сургуулийн захиргаа тодорхой арга хэмжээ авч учрыг олж өгөхгүй юм бол би цаашаагаан ярих болно шүү гэдгийг та бүхэнд хэлчихье. Би зүгээр зодсон гэж сая дэлгэрийн өөрийнх нь ярихыг сонсоо гэжтэй. Зүгээр байсан хүүхдийг зодноо гэдэг чинь юу гэсэн үг? Зүгээр байсан шүү. Тэгээд одоо баярагийн би яаж вэ? Тароо. Таригтлага хөдөлсөн бол л та. Мэдрэлийн савгатай болчих үедээ л гэж айж байна. Ганц юм шүү дээ. Ёстой. Хайрын ч хамт олон. Хайрын ч ангийн нэрсүр. Ийм л нөхөр бидний дундаас төрлөө. Ангийнхаа нэрсүрийг бодож дуугүй явснаас л ийм юм боллоо. Зүгээр 8 дугаар анги төгсөлт нь шууд Темст явуулчихдаг байсан. Би эднийг 8 дугаар анги төгссөн болохоор уг нь сайн мэднэ. Гайгүй л хөөгтөд байсан. 8 дугаар анги төгсөлт нь жигмэд огш Темст явуулдаг байж гэж ярьж байна. Энд чинь юу гэсэн үг вэ? Сахилга хотын доголдолтой тааруу сурлагатай бол ажилчин малчны игнэр өгсөн үг үү? Муу хөөгтөд гэж ерөөсөө байдгүй. Бид нэр яаж хүмүүжүүлэн тийм л хөөгт болно. Би тэгээд муу хүмүүжүүлсэн болж байна. Мэдхгүй л дээ. Бид нэр цөмөрөө хүмүүжүүлэх үүрэгтэй байх. Ангидаасан багшийн хувьд бодсноо хэлэхэд бид удахгүй сургуулиа төгсгөөд үйлдвэрт очиж ажиллахаар саналаа өгсөн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Нас биеинд хүрч яваа ийм хүүхдүүдийг өдөр бүрий цагдаад байх цаашаа юм. Магадгүй зарим багш нар тэр бага ангийн хүүхдүүдтэй адилхан үзэж байж болох л доо. Миний санал бол яхад бид 39 байсан. Одоо 38 бол сургуулиа төгсөх болж. Харин тэр шүүхмүүхийн асуудал бол хохирогчийн л мэдэх хэрэг байна. Ер нь дэлгэр шиг ийм бие бялдар сайтай хүүхэд
хаан ч гэсэн ажил хийгээд эцгээ өргөд байж чадна гэж би бодож байгаа. Жигмэд өгч та энэ хүүхдийг хүмүүжүүлж өдөрчихын тулд ингэхдээ нь ямар ажил зохиосон юм бэ? Тэгэхээр би одоо Дамбуган юу ярихыг сонсох зүйтэй гэж бодож байна. Дамбуган та яаж вэ? Та сууж байгаад яриач. Хөөш та чинь босч болохгүй шүү дээ. Зүгээр хүм, зүгээр. Хүү бид хоёрын төлөө санаа тавьж байгаа та бүгдийг хүндэтгэж босож ярмаар байна. Самбууган зориг төвчээрийг гайхаж байна. Хүүгэн зодуулсан хүнийг ч би ойлгож л байна л да. Би ч гэсэн ингэхэл байсан баг. Гэхдээ би хүүгэн зүгээр нэг зугаа гаргах гээд хүн зодчих хүнч гэж бодохгүй байна. Дэлгэрийн болсон явдлынхаа тухай надад зах цухаас нь ярьсан. Та нарт энэ тухайгаан яагаад яриаггүй юм бол гэдэгт л би гайхаж байна. Миний бодлоор бол та нарт л эхлээд ярмаар юм. Би төшөр нөр хүүхдээ ойлгохгүй юм байна л доо. Би хүүгээ мөрсөндөө ингэж ярьж байгаа юм биш шүү. Нас үеинд хүрчвэ хоёр хүү байж. Хоёр өөр орчинд өссөн. Хоёр өөр санаа зорилготой. Гэтэл хоёулаа нэг охин сайн болж. Нөгөө охин хэн нэгэнд нь илүү сэтгэл татагдаад янз бүрийн юм болсон юм дөө та. Юу охин? Жигмэд өгш. Та энийг юу гэж ойлгож байна? Дамбуга та нэр ярьж байна. Өдөө болтол худлаа хэлж үзээгүй юм. Хүүгээ ч гэсэн худлаа хэлээгүй гэж бодож байна. Шийтгэж ч болно. Яаж ч болно л доо. Гэвч энэ бол хүний хувь заяатай холбоотой асуудал. За би явъя. Ёрн баяр авал өөрөө ширээн дээрээ сунаад бэртчихсэн юм байлаа шүү дээ. Энд ч одоо юу болж байна? Би нэг л ойлгохгүй байна. Зарим нь үгэн гэмтэрийг өдүүлсэн этгээдийг зэмлэн хэлэлцэх битгий хэл харин ч бүр магтан сайшаах янзтай. Дамп бол шудрах. Нэртэй ажилчны хувьд төрсөн үнхээ хэргийг ойлгоод өмөрч чадахгүй байна. Энэ хүнд хэцүү байгаа гэдгийг би сайн мэдэж байна. Гэвч ийм хэргийг даамжруулж болохгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Юундаа үлс. Явш. Зайх. Хууль тунгаад хайлгүйт.
Тэмээ тийм дарга. Арах уу? Ороо. Билэн билэн. Тэ. Нэг үлэг тэр чигээрээ гутлын үйлдвэрт очино. Бүгдийг яриа тохирчихсон. Үйлдвэрийн захиргаа орон тооны асуудлыг шийдэх гэж байгаа. 39. Биш 38. Нэг хүүхэд шалтгаантай байгаа. Энэ тухай тань дараа яриад шийдсэн хойно тодорхой хэлье. Тийм. За, тэгье. Баяртай. Сайн байна уу? Сайн байна уу? За, самбуугаа. Та юу гэж бодож байна? Ийм чирэг болох гэж. Нэг юм уу одгонсон охин манайхаар гүгээд байдаг байсан. Баяраач яах үгүйгээд л үтгээд байгаа. Харин би тэр охины үгийг үнэмшиж байна. Өчигдөр тантай уцаар ярихдаа ёстой нэг дэлбэрэх шахаж байлаа. Та биш. Би л дэлбэрэх болоод байна. Баяраа дэлгэр хоёрын зодооны асуудлыг яах вэ? Сая боловсрол яамнаас ярьж байна. Манай сургуулийн тухай сонин хэвлэлд нийтлэж араажгаар ярих гээд байдаг. Гэтэл бид ийм бодлоонтой сууж байдаг. Стаст. Захирал багшаа. Аль талаа бодоод хүүгийн хөрөгдөг шүүхээс аваад ирлээ. Энэ байна. Юук. Таны дэргэд ороо хайчих. Ингээд л гүцээ. Юу ч болоогүй юм гэж бодож. Гүцлээ гинэ. Одоо л бүх юм эхлэн дээ. Бид ч яах вэ? Ингээд өөрсдөө хураад өнгөрлөө гэж бодъё. Гэтэл хүүхдүүд маань ямар хуу янзаар амьдралын их замын урсгалаар хөл тавьж байна те. Энэ дэлгэрийн сургуулиас гаргаж өгөөч гэсэн ориг өдөөлөв. Энэ залуу иргэний ягаад юм бичих болов? Та ойлгож байна уу? Энэ баяраагаас болсон. Угтаан бол танаас болж ийм хэрэг үүслээ гэсэн үг. Та хүүхдийн хүмүүжлийн талаар их юм ярьдаг хүн. Гэтэл одоо юу болж байгааг нүдэрээ үзлээ шүү дээ. Эдний сэтгэл зүрхний асуудал ямар цагдaltaй биш үү? Гүйгүй. Би цагдах тухай ярих гээгүй. Хүүхдийн сэтгэл санааг цэвэр ариун байх хүмүүжил олоход нь туслах хэрэгтэй юм шүү дээ. Сухам Линский ингэж хэлсэн юм. Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг их болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэж. Мэргэн үг шүү. Энийг л бид тун сайн анхаарах ёстой юм да. Сухам Линский гэдэг чинь кино жүжигч юм билүү? За хүүхдүүд минь. Өнөөдөр бидэнд маш баясгалантай үйл явдал тохиолдож байна. Учир юу вэ гэвэл бүх насаараа барьсан энэ багжаан залуу ажилчин хүүхдүүд та нартаа хүлээлгэн өгөх гэж байна. Сайн гангаар хийгдсэн энэ багж маань миний гараар илэгдээгүй юм. Харин залуу ажилчин хүү чиний гараар илэгдэж музейд тавигдах болтугай. Баярлалаа.
Дэлгэр минь чи сайн бод. Биднийг санаад л удахгүй эргээд ирэндээ. Захирлагч чамааг ингээд их гайхаж байсан шүү. Сургуулаа төгсөөд үйлдвэрт ажиллана гэж чи л өөрөө их санал гаргаа үсттэй. Тэр яг вэ туяах уу? Найз нар минь би та нарыг очиход цасан цагаан хөлөг онгоцон цуулгаад үлгэрийн юм шиг хачин сайхан газараар явуулна. Ямар вдэ? Миний бодсон юм нэг л болж ихгүй байна. Би сургуультай чулуу хөгжим хийж өгнө гэж амлацгаад бас л чадсангүй. Харин энэ хилийг би өөрөө олж засаж авсан юм. Энийг та нартаа дурсгачих. Сайн байна уу та? Сайн байна уу хөөмөн. Охин минь орооч. Хүүхдүүд ирчихэд байна. Орж цаав. Цаа дэлгэртэн сайн хэлж өгөөрэй охин. Сургуулийн төгсгөл аштай юу? Хөвсгөл явна гэдэл байх. Угаж миний нутаг л да. Нэг охинд сайн болчихсон юм да. Тэрнийхээ нэрийг ч хэлэхгүй л. Хүүхдүүд та нар хоорондоо ихтэй найзтай байвал хичнээн сайхан байх хэвдээ. Нэг насаар л хамт амьдрах юм чи. Охин минь орохгүй ягаа.
Юу дамбуга? Сайн байна Юу уу? орлсон да? Уралхаанч хатда. Хүүгээ эзгүүд гэрээ мухар туйдаад байх юм. Модны энэ үндсүүд чинь сайн ажиглаж харвал янз бүрийн амтны дүрстэй байдаг юм шүү дээ. Тэгээд яахан засчихлаар л энэ Бодулсан шүү шиг. хөвсгөлийн нэг домогт гардаг хүн шуутай төстэй байгаа үз. Дэлгэр захиарч. Оо юу сайн. Алло. Энэ сонингууд нь. За их сайн байна. Их баярлалаа ахгүй. Зүгээр. За баяртай дамбуга. Баярлалаа. За сая бумынх үү? Сайн явлаа. Өнөөдөр бүр овоо шүү. За. Харин та харихгүй яагаад? Эцсийн дүү чихтэй. Яг вэ хүмүүнийх. Миний хүний зэрэгт хурч аятайхан ажил сайн өгтөө бол бид ч муугүй лэмдэрч байна. Гэвч аавд нь насныхаа эцэс тасад дадсан үйлдвэрийн бараг нэг хармаар бодогддог. Юу н боцгол яасан. Аамен. Энд чинь таны төрсөн нутагч үү? Тийм ээ. Гэвч аавын хүн болсон газар бол аж үйлдвэрийн комбинат шүү дээ. Чамайг ажаад байхад ангийнхаа хүүхдүүдийг нэг өгүүлээд байдаг юм болов уу гэж бодох юм. За явъя та. Би ер нь хот орж ангийнхантайгаа нэг уулздаг юм уу гэж бодоод өнөөдөр даргад хэлсэн чинь одоохондоо амжихгүй нуур хөлтөд ажил олсоод ирэхээр болно гэж. Миний хөөрөө л мэд. Өнөө орой сургуулийн чинь хоцорчихгүй үстэй. Оо аав нь мартаж хаж. Энэ шуудан зогч охин нэг захаа авчирч өгсөн. Энэ бай. Оо манай ангийнхнаас ирж. Аа. За тэгээд юу гэж биччих вэ? Сайн хөөхтүүдтэй. Сайн байна уу, дэлгэрээ. Эрхэм найзын ажил амьдрал сайн биз дээ. Манай ангийнхан үйлдвэртэй ажиллаад л сайхан л байна. Саяхан үйлдвэр дээр манай захирал багш нэрж бидний ажил байдалтай танилцсан. Ямар сайхан байсан гэж сана. Захирал чамайг сургалаад буцаж ирээч гэж хэлүүлж байна лээ. Чи багш нартай захиа бичлээ. Багш нар маань чиний төлөө одоо хүртэл санаа зовцоож байгааг бодоорой. Гүжүү зан чинь хөтлөөдөл чи хүсгэж явсан шүү. Би чамайг ирээсээ бидэнтэйгээ хамт ажилласаа гэж бас хүсэж ин захиа бичлээ. Би чамайг цэгтэй ажиллаж байгаа гэж бүртгээд ажлыг чинь хувааж хийж байгаа шүү. Төлөвлөгөө чинь дандаа давж биелдэг гэдэл бодолтой. Чамд ангийн нөхөд биднийхээ санд бодлыг хүндэтгэн ойлгох ухаан бий гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ захааны төгсгөлд манай ангийнхан баяраагаас бусдсан гарын үсгээ зурлаа. Баяраа сургуульд орно гэд өнгөрсөн цон ажлаас гарсан. Сургуулийн сонсвол ховдод багшийн дэдэд шалгалт өгөөд тэнцээг өгсөн. Ер нь тийм хүн яаж багш болох вэ? Үрлээ диспетчерийн албанд ажиллаж байгаад амралтаа авсан. Найз минь чи битгий гайхаж ундаарай. Үрлээ минь удахгүй маамуулах гэж байгаа шүү дээ. Баярагийн хүүхдг нь үрлээ түнд хилээгүй үдий хүрчээ. Тийм хүний үнэргүй амтнд хилээд ч хэрэггүй биз. Гэтэл бас үрлээгийн аав нас бараад тусгүй юм болсон. Хөөрхи үрлээ маань ийм байгаа болохоор бид байнга очиж тусалцгаадаг юм. За ингээд би чамайг тэсэн ядан хүлээж байна. Хизээ ирэхэд тодорхой бичээрэй. Бид онгоцны буудлын дээр гуйлын өгчөнтэй тосч байна шүү. Баяртай. Ангийнхан чинь. Хизээ мөнгөн байсан бэ? Би л өвлийн өвгөн болдог байж. Тэр хорчишод байж байгааг дагаашаа авах ажина. Сахны цаваа аваад. Альвэ та нар жаа чимэг байгаа чи. Ямар хөлгөө ингээд өвгөн болчихдаг байжээ. Хүш. Тэр хин бэ? Хараач.
Дэлгэрүүд. Хано. Дэлгэр тийм биш үү? Дэлгэр. Нааш. Аяас бэлэг дэлгэрхүү. Өвгөн аваасаа ирж бэлгээ аваарай. Отоохо. За хурдан наашаа ороод ир. من دل